Эртээ урдын цагт нэг аав ээж гинэ. Хэсэг явж хагаад ээдээ танилцаж гинэ. Хоёр маань нэг газар ажилладаг. Яг адилхан ажил хийдэг юмсан чи өдрийн цагаар. За тэгээд өдөржин ажил хийсэн хүмүүс маань гэртээ ирээд ядраад ингээд хөлөөж игээд амартай юмсан чи. За ингээд хоёр маань хамтдаа аж түрэн амьдран суух болж гинэ. За удалгүй нэг сайхан баярт мэдээ дуулгасан нь хоёр маань аав ээж болоод хоёр ихэр хүүтэй болж гинэ. За хоёр ихэр хүүг нь оюунлаг, ухаалаг гэдэг юмсан чи. Оюунлаг, ухаалаг хоёр усны тусал шиг ив ижлэх юмсан чи. За манай оюунлаг, ухаалаг хоёр хүн маань том болоод аав ээжигээ ажилдаа явсны дараа өөрсдөө хоол ичдээд ингээд гизээд үргэдэг юмсан чи. За ингээд дүүрэн гизтэй өлсөөгөө цатгалаа хүмүүс маань гизээ тэрээд ингээд сайхан амардаг гинэ. За ингээд аав ээж хоёр маань оюунлаг, ухаалаг нэртэй хоёр хүүтэй байжсэн ч хэсэг хугацааны дараа дахиад сайхан мэдээ сонссон. Энэ юу гэсэн бэ гэхлээр өгөөмөр үзэсгэлэнтэй нэртэй хоёр их охинтой болж гинэ. Өгөөмөр үзэсгэлэнтэй хоёр охин маань усны тусал шиг ив ижлэх юм санжээ. Оюунлаг, ухаалаг хоёр хахаасаа арай өндөр шилбэтэй гинэ. За тэгээд өгөөмөр үзэсгэлэнтэй хоёр маань бас хоёр ахтайгаа хамтдаа хоолоо хийж дээд гизээ дүүргэдэг юм санжээ. За энэ жоохон мухаарччлээ. Та нар иймэрхүү хичээрээ. За тэгээ хоол хийж идсэн чинь сайхан гизээ тэрвэрэд ингээд амардаг гинэ. За ингээд аав ээж хоёр маань оюунлаг, ухаалаг, өгөөмөр үзэсгэлэнтэй дөрвөн хүүхэдтэйгээ амьдран сууж ханш төрчихсэн чи дахиад маш сайхан мэдээд болсон. Тэр нь юу лээ? Эрхийн балаа төрж гинэ. Манай жоохон хүүхд учраас өлгийтэй нялхмаама учраас хоол хийж идэж чаддаггүй. Хоол хийж идэггүй ингээ хөлөөж игээд ичдэг. Тэг хоол хийж идсэн хүний чи гиз ийм сайхан бондор цатгалан биш. Ийм хонхорхон юмсан чи. Хоол хийж идэж чадахгүй ингээ бийждэг гинэ. Гэтэ тэр нэг их онцлогтой. Аавараа тэрүүлэн, ээжрээ тэрүүлэн, оюунлаг, ухаалаг хараа тэрүүлэн, өгөөмөр үзэсгэлэнтэй хичээрээ тэрүүлэн их ирэх гинэ. Тэгээд аль алинтаа нийлж өв бүтээж чаддаг тийм ээ ий үсэг маань. За тэгээд энэ хэд маань айл гэр болон аж түрэн суудаг гинэ. За ингээд энэ гэр бүлийг их шиг 7 гэр бүл гэдэг. За иш утаа гаргачихгүй. Ингээд. За ингээд тэд өөр өөрсдийн гэсэн хуваарлсан ажилтаа. За манай аав маань оюунлаг, ухаалаг хоёр ах аав нар маань болохоор яадаг вэ гэхээр адуундаа явна. Адууныхаа эрэл сурлыг гаргана. Хурдан морой уян ажил ихтэй гинэ. Харин ээж болон өгөөмөр үзэсгэлэнтэй охтууд маань нэлээд сүү сальныхаа ажлыг бацаадаг гинэ. Тэгэд нийлээд нэг үг бүтээж чаддаг. Нийлээд нэг үг бүтээж чаддаг. Эгийн хараас
Эгийн сүү сайлны ажлыг ах нар хийдэггүй шиг яах нь вэ? Уутай нийлжнийг үг бүтээхгүй. Болохоор өөртөө нийлжнийг үг бүтээхгүй. Дандаа яах нь ийм үг бол гис байх юм бол өөгээр эр үг байх юм бол уугаар унших нэ. За, болохоор саарам гэх шиг аль ч тал руу орж үг бүтээж чаддаг байх нэ. За, ингээд их шиг 7 гэрүүлийг та бүхэндээ танилцууллаа. Үгийн эхэнд ордог а, дунд ордог а, адагт ордог а хоёр янзаар бичнэ. Үгийн эхэнд ордог дунд ордог адагт ордог мөн адил хоёр янзаар бичнэ. За, энд үгийн эхэнд ордог о, үгийн дунд ордог о, үгийн адагт ордог о, үгийн эхэнд ордог дунд ордог адагт ордог үгийн эхэнд ордог дунд ордог адагт ордог үгийн эхэнд ордог үгийн дунд ордог үгийн адагт ордог үгийн эхэнд ордог үгийн дунд ордог үгийн адагт ордог За, ингээд адилхан эр үг байгаад гидс байх юм бол ихэвчлэн уугаар, им үг байгаад гидс байх юм бол ихэвчлэн үүгээр уншдаг байх нэ. За, ингээд их шиг 7 гэрүүлтэй танилцлаа. Дараагийнхаа бичлэгийг үзэхээр бол та бүхэн манай хуудсыг дагаарай. Дараагийн хичээл их шиг 7-гийн дараа гихүүлэгчүүдийг танилцуулах болно. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзцгаая.